За нэгдүгээр Коринт номын 14 дугаар бүлгийн 26-аас 40 дугаар ишлэгийг хамтдаа хуваалцсан. Тэгээд та хуваалцтаа яг эзний үгийг сонсохдоо та зүрх сэтгэлээ улам илүү бас ялангуяа зүрх сэтгэлээ эзний үгийн өмнө нээлттэй байлгаар тий. Тэгээд эзэн таны зүрх сэтгэлд байгаа тэр олон гайхалтай зүйлийг үгээрээ дамжуулж ятгаж гаргаж иг болтугай. Амен. За нэгдүгээр Коринт ном 14 дугаар бүлэг 26-аас 40. 1 Коринт 14 26-аас 40. Олсон бол амин. За хамт чанга уншъя. За 1 Коринт 3 ах トゥ нараа тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулах, зургаал, илчлэл, хэл ба тайлбар байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. Хэн нэгэн нь хэлээр ярил, хоёул эсвэл хамгийн ихдээ гурван ээлжлэн нэг нь тайлбардаг. Хэрв тайлбарлахгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж өөртөө болон бурхан дээрг. Хоёр эсвэл гурван иш үзүүлэгч ярьж бусд нь шүүг. Сууж байсан өөр нэгэнд ичлэл ирүүл эхнийх нь чимээгүй бол учир нь бүгд суралцсан урамшуулгадахын тулд та нар бүгд нэг нэгээр иш үзүүлж болно. Иш үзүүлэгчдийн сүнс иш үзүүлэгчдэд захирагддаг. Учир нь бурхан бол замуурлын бус. Харин амар амгалангийн бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил. Чуулгануудад эмгтээчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийг хэлдэг шигээ тэд захирагдж байг. Хэрв тэд ямар юм сурахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асуух. Учир нь эмгтээ хүн чуулган дээр ярих нь ичгүүртэй. Бурханы үг та нараас гарсан юм уу? Эсвэл та нар ганцхан таамаглалт хүрсэн юм уу? Тиймээс хэн нэг нь өөрийгөө иш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь эзний тушаал гэдгийг мэдэж ав. Хэрв хэн нэг нь түүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэддэхгүй болно. Иймд ах トゥ сан иш үзүүлэхийг хүсэн дэмүү. Хэлүүдээр ярихыг бүх хоригл. Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг. Амен. 1 Коринт номын 26-аас 40 ишлэл. Дахиад Паул Коринт чуулганд хандаж байгаа маш чухал хэсэг. Ер нь бол Коринт чуулган бол замбраагүй чуулган гэж анханасаа л ярьсан тийм үү? Маш замбраагүй чуулган. Тэгээд Коринт чуулган замбраагүй байсан учраас Коринт чуулган дээр хуваагдлагддаг юм асрах байсан. Тэгээд хуваагдлаасаа болоод Коринт чуулганд болохоор ерөнхийдөө бол эзний нэр хүртэл хуваагдсан ийм хэлбэр рүү орсон. Тэгээд Коринт чуулганд ерөнхийдөө бас гмийн асуудал их байсан. Тэгээд Коринт чуулган ямар нэгэн эзнээс хүлээж авсан зүйлсийг шашинжуулдаг хүмүүс байсан. Маш их шашинжуулдаг. Бас эцэст нь Паул Коринт чуулганд хандж хэлхийг хүссэн зорилго. Тэднэр болохоор давуу тал байсан. Энэ давуу тал нь юу гэхээр ариун сүнсний бэлгүүдийг илүү орддог. Тэгээд ариун сүнсний бэлгүүдийн дотор амьдардаг. Ер нь хэлээр ирдэг хүмүүс их. Тэгээд ямар нэг юм болонгоо тэр хэлийг нь бас тайлбарладаг хүмүүс бас байдаг. Ер нь тийм чуулган байсан. Тэгээд ариун ерөнхийдөө тэр зүйлд илүү их чухалж хэлсэн зүйл нь хэлийг чухалчлах нь хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүү нэг чухал зүйл бол зүйл юм а гэдгийг эдгээр сануулгыг илүү сайн. Тиймээс Коринт чуулган бас ер нь бол гаргаж байгаагийн ер нь бол эмх замбраагүй байгаагийн үндэс шалтгаан бол хайргүйгээр аливаа зүйлүүд оршин байх үед асуудлууд үргэлж бий болдог. Хайргүй байх тусмаа итгэлч утгагүй болно. Сүнслэг амьдралч утгагүй болно. Иш үзүүлгүүч утгагүй болно. Тэгээд эдгийх гайхамшиг энэ зүйлс нь хүртэл утгагүй болно. Бүх зүйлийн хамгийн үндэс чухал зүйл бол хайр. Аливаа зүйлийг хийж байх болгонд нь үргэлж юу орших ёстой вэ гэхээр хайр оршиж байх ёстой. Коринт чуулганд маш сайн хийдэг байсан боловч тэднэрт нэг юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөсөө хайр байхгүй. Тэд зүгээр л нэр алдар байсан. Бие биенээ тэмцэл байсан. Ямар ч үсэн бурхны өмнө энэ сайн гэдэг зүйлүүдийг хийгээд байдаг байсан. Гэхдээ тэд үндсэн юмнаас хол байсан. Энэ бол хайр. Тэр бурхан бол өөрөө хайр. Тийм учраас дахиад Паул хайрын тухай ярьсны дараа үргэлжлүүлээд Паул ярьтаа үнээр ярих нь чухал байна. Үнэн. Гэхдээ үүнээс илүү нэгэн чухал зүйл бол
ич үзүүлэг байна. Ич үзүүлэг гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр ер нь бие биедээ бурхны үгийг дамжуулж өгнө. Үүгээр дамжуулан бие биенийг урамшуулах, барьж байгуулах юм. Харилцсан бие биедээ эзний үгийг хуваалцсан ярилцах. Тэгээд үүнийг чуулган дээр ярина. Бас чууны нөхрөлийн дунд ч ярина. Бас түүнийг хаасаагүй эзний үгийг хуваалцсан. Тэгэхээр өнөөдөр бас нэгэн чухал зүйлийг хэлж байгаа. Ер нь бол мөргөл дундах, цугларалт дундах дэг журмын тухай ярина. Тиймээс өнөөдөр 40-р ишлэлээр гэмч бүх юм зохистой эмх журамтай байна. Өнөөдрийн сургаалын сэдэв бол эзний өмнө эмх журамтай байх гэдэг. Энэ сэдвээр. Тэгэд аливаа зүйлийн эмх журам гэж байх хэрэгтэй. Тэгээ 3 хэсэг болгон хугацаа 26-аас 33, тэгээд 34-аас 35, 36-аас 40 гэсэн энэ хэсэг хуваалц. Тэгээд бид хамтдаа 26-аас 33 дугаар ишлэлээр бид харахтаа хамгийн чухал гэж харах ишлэл бол 26 дугаар ишлэл. 26 дугаар ишлэлээр ах トゥ нараа тэгвэл яах вэ? Хааныг цуглах үед хүн тус бүрд уулан, сургаа, илчлэл, хэл ба тайлбар байдаг. Энэ бүхэн чинь босон байгууллагын төлөв байг гэж хэлж байгаа. Тийм учраас бүгд босон байгууллагын тулд бүх зүйл байх ёстой. Одоо юм гэдэг бол нурааж унахын тулд онших ёстой. Босон байгууллагын тулд. Таны амнаас үг гарч байгаа бол тэр үгтэй бусдыг босон байгуулахын тулд байх ёстой. Тэгээ танаас үйлчлэл гарч байгаа бол энэ үйлчлэл чинь бусдыг босон байгуулахын тулд байх ёстой. Тэгээд ямар нэгэн зүйл бол босон байгуулахын тулд, тэгээд нураахын тулд, тэгээд үгүйсгэж үгүй болгохын тулд оршин байх ёсгүй маа. Тэгэхээр ишлэлдээ энэ зүйлдээ цуглах үед гэж байгаа байхгүй. Цуглах үед. Тэгээ ер нь бол аливаа ер нь нураагдах асуудал юм яг ямар үед гарч ирээд идэв гэхээр цуглах үед гарч ирээд идэв. Углаагүй байх үед бол юугаараа унах вэ? Унах юм байхгүй шүү дээ. Юугаараа ч гомдох уу? Гомдох ч юм байхгүй. Цуглаагүй юм чинь. Харин цуглах үед юу болоод байгаа юм? Нөгөө маргаан газ үсээ. Тэр маргаанаас болоод гомдно, уурлна, тэгээд буруутгах, эцсийн нь бол ингээд явсаар гад эдгээр гомдол, буруутгал энэ үгүйсгэл гэдэг юм явсаар хагаад хамгийн сүүлд нь юунд үлдэх вэ? Үзэн ядалтанд. Тэгээ үзэн ядалтанд хүрэх үед ер нь бол ямар ч найдвар байхгүй. Яагаад гэвэл юу ч болсон тэр хүний хувьд бол үзэн ядалтанд байгаа учраас юу ч болсон хаалттай, нүд нь хаалттай. Юу ч харахгүй гэсэн. Тэгээд ерөөсөө хамгийн түрүүнд хардаг юм зүйл нь тэр хүний талаарх зүгээр бүх буруу бодлууд, бүх буруу үгс, тэгээ бүхий буруу үйлдэлүүд өөрийн мэдрэлгүй гарч ирдэг. Ингээд тэр хүнийг харахтаа авч хаяад, тэр хүнийг харахтаа ялам игээл тэр хүнийг харахтаа өөрийн ирэхгүй тэгээд яах юм ингээд. А бусад өөр хүнтэй бол уулзах тийм байхгүй. Зүгээр тэр хүнийг харахтаа тийм болдог. Цуглах үед. Тэр хүмүүс цуглах үед л босон байгуулах ажил хийгдэх ёстой байхгүй юу? Цуглах үед л босон байгуулах ажил хийгдэх ёстой байдал хуглах үед л асуудал үүсэж байгаа. Тиймээс хүн дүүсэн Коринт жууланд байсан нэг том асуудал бол энэ байна. Тэд босон байгуулах ёстой байдал тэд дандаа нурах ажлыг л ерөөсөө үргэлж урдаан тавих гээд. Тиймээс ер нь босон байгуулахын тулд хамгийн чухал зүйл өөрийгөө байгуулах. Өөрийгөө байгуулахын тулд 27 дугаар ишлэл дээрээс хэлээр ирвэл хоёр эсвэл хамтдаа ихэхдээ гурван ээлжлэн нэг нэгээрээ тайлбарлах гэж байгаа. Хэнийг хэлээр ярьж ивэл тэр нь бие биедээ тайлбарлах гэж байгаа. Ер нь бол ингээд хэлээр залбирж байгаагаа үндэс шалтгаан. Тэгээ ер нь бидний хувьд бол зарим тохиолдолд бид нар ихэхдээ хэлээр залбирж байгаа үйлдэлөө тайлбарлаж чаддаггүй. Яагаад яг энэ зүйл бэ? Яагаад гэвэл хэлээр тайлбарлах нь хүртэл ариун сүнсний бэлэг баг. Яг юуны төлөө яаж залбираад байгаа юм? Яг юуны төлөө гуугаад байгаа юм? Одоо яг юунд талархаад байгаа юм? Яг өнөөдөр энэ хүн хэлээр залбирж байгаагийн яг үндэс цаана яг юу хэлэх гээд байгаа юм? Уул энийг тайлбарлах хэрэгтэй. Нэгтэй нэг зүйл байна. Үүнийг тайлбарлаж чадах хүн ариун сүнсний бэлэг авсан хүн таныг хэлээр залбирж байгаад нэг бол тайлбарлаж болно. Эсвэл тайлбарлах нь та өөрөө юуны төлөө бас хэлээр залбирж байгаа вэ гэдгийг тайлбарлаж болно. Би сая эзний өмнө суухдаа эзэн талах гэсэн учраас би сая талархаж байлаа. Хэлээр талархан магтаж байлаа. Ингэж тайлбар. Би сая хэлээр суухдаа миний оюун бодол дотор бурхан түүнийг залбираа гэсэн учраас
би тэр хүний төлөө залбирэн гуйж ялаа. Би хэдэгтэй энийг хэлээр би залбирч ялаа. Би яг ингэж хэлээр өөрийнхөө хийж байгаа зүйлийг тань. Тэгээ энэ тайлбарлаж байгаа зүйл нь нэгээр ингэж тайлбарлах гэсэн. Урдчилж ирж тайлбарлах биш. Нэг нь тайлбарласан бол дараагийн тайлбарлах гэсэн. Дараагийнаас тайлбарлах хэрэгтэй тийм. Энэ зүйлийн тухай. Тэгээ ер нь хэлээр залбирж байгаагийн өмнөх хэлэл дээрээс харах юм бол хэлээр залбирх нь 12 дугаар ишлэл дээрээс 12 дугаар бүлэг дээрээс бид нар харах юм бол өөрийгөө босгон байгуулдаг гэж хэлж байгаа. Тэгээд 28 дугаар ишлэл дээр хэн тайлбарчгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж өөртөө болон бурханд л яриг. Тэгээ ер нь эндээс харахад би яг энэ юуны төлөө залбирч байгаа вэ гэдгийг би тайлбарлах боломжгүй байгаа бол зүгээр би өөрөө залбираад тэгэл бурханд залбираад тэгээс биш би яг хэлээр тайлбарж байгаагүй гэж бурхан ичил тэрлээ гэж тэгээ шууд ингэж яриад бурхан ингэсэн гэж шууд ингэ энэ тайлбар биш аахгүй. Бурхан ингэсэн, бурхан тэг гэж юм, бурхан ингэ гэж юм гэдэг нь энэ тайлбар биш. Тайлбарын гэдэг нь хамгийн гол нь би яг одоо юуны төлөө залбираад байгаа юм. Би яг одоо юуны төлөө гуугаад байгаа юм. Би яг одоо юуны төлөө хүсээд байгаа юм. Би яг юу гэсэн дөргөөд байгаа юм. Энийгээ би тайлбарлаж чаддаг байна. Энэ оюун ухааныг өнгөрсөн 7 хоногийн номлоод бидний дотор ухаан гэдэг зүйл байна. Ажилтгаа. Сүнслэг ямар нэгэн зүйл байгаа ч гэсэн бидний дотор ухаан гэдэг зүйл байна. Бид сүнсээр бүх зүйлийг хийж байгаа. Бидний оюун ухаан яг юу хийгээд байгаагаа сайн мэдчихийдэг. Би талхлын төлөө залбираад байна гэдгээ мэдчихийдэг. Би хэн нэгний төлөө гуугаад байна гэдгээ би мэдчихийдэг. Би яг одоо гомдын залбирал хийж байна гэдгийг би мэддэг. Би юуны төлөө залбирж байгаа вэ гэдгийг би мэддэг. Тийм учраас би мэдгүйгээр залбирдаг хүн биш байхгүй. Яг нь миний оюун ухаан мэдээд залбирч идэг. Тийм учраас түүнийг тайлбарлаж чаддаг байна. Харин тайлбарлаж чадахгүй байгаа бол бурхан гэсэн гэдэг зүйлийн тухай ярихыг хойшлуулах хэрэгтэй. Харин нэг зүйл байна. Зүгээр л бурхан дээр. Тэмээгүй бурхан дээр. Бурхан миний дотор ингэж байна. Өөрөхгүй ингэж байна. Тийм учраас залбирлын хүртэл эмх жоногтой байх тухай энд хэлж байгаа. Цуглах үед. Хүмүүс цаашаа хамтдаа харах юм бол иш үзүүлэг нь хүртэл эмх зэгцтэй байхыг 29 дугаар ишлэл дээр хэлсэн. 29 дугаар ишлэл дээрээс 2-9-3 иш үзүүлэгч ярьж бусд нь гэж байгаа. Ер нь бол иш үзүүлгийг яг Коринт ном дээрээс авсвал Бурханы үгийг хуваалцах буюу Бурхан байгаа зүйлийг бусдад ярьж байгаа хүний тухай илүү хэлж байгаа. Хуучин гэрэн дээр бол иш үзүүлэгч гэдэг бол өөр нэг юм байгаа шүү дээ. Сонгогдсон, дуудагдсан, онцгой ариун сүнсний бэлгийг авсан. Коринт номын 12 дугаар бүлэг дээр байгаа иш үзүүлэгч ариун сүнсээс бэлэг аваад тэр бэлгийн дагуу үйлчилж байгаа юм. Тэм учраас өнөөдөр бас энд ч гэсэн яг энэ бэлгийн тухай байгаа гэсэн бас нэг өөр нэг хэсэг нь эзний үгийг бие биендээ ярьж байгаа хүн бүр бас ишүүлж байгаа хүнтэй адил тэрхүү зүйлийг хийж байгаа байхгүй. Тэгвэл энэ ишүүлж байгаа энэ зүйл нь бусдыг барьж байгуулахын тулд босгохын тулд байх. Бурханы үг гэдэг бол буруутгахын тулд, Бурханы үг гэдэг бол яллахын тулд, Бурханы үг гэдэг бол намайг хинч биш болгохын тулд хизээч яригддаг. Нэгэнч Бурханы үг заримдаа миний дотор байгаа энийг надад ил болгож өгдөг. Тэгээд надад авах асуудлыг бусдаар дамжуулан ярь тохиолдол байна. Тэгээд би юунийг Бурханаас ирсэн Бурханы үгийн дагуу ярьж байгаа бол би дэмшигтэйгээр хүлээж авах ёстой. Харин юунийг хүн эзний үгэн дээрээс биш зүгээр буруу хандлагатайгаар ярьж байгаа бол би үнэнийг л хэлэх ёстой. Юу вэ гэхээр Бурханы үгийг би бол хүлээн зөвшөөрч байна. Харин энэ үгийг дамжуулж байгаа таны зүрх сэтгэл яг энэ үгэн дээр өөрөө байгаа юу? Эдгийг би асуух ёстой. Та өөрөө яг энэ үгээрээ дамжуулж барьж байгуулж байна. Та өөрөө энэ үгээрээ дамжуулаад тэр их тэнхэрж байгаа вэ гэдгийг л би зүгээр өөрөөс нь асууж хэрэгтэй. Тэгээс биш би буруу тэгт нөгөө хүн тэгээд чи намайг шүүх гээд байгаа юм уу? Чи тэгээд намайг буруутгах гээд байгаа юм уу? Чи тэгээд намайг ялдаг юм уу? гэж байгаа. Би зүгээр хэн надад хэлж байгаа вэ гэдгийг л би мэдж байгаа учраас асуусан шүү. Яагаад вэ гэхээр эзний үгийг дамжуулж байгаа хүн хинбэ гэдгийг бид нар сайн мэддэг байх хэрэгтэй. Тэр хүн өөрөө ямар ч өөрчлөлтгүй, ямар ч эзний үгийг мэдлэггүйгээр тэгээд тэр хүн өөрөө үгийн дотор амьдрдаггүй, тийм ажиж тийм гэж шууд ярьж байгаа бол би тэр хүнд үннийг л хэлж өгөх хэрэгтэй. Үгүй ээ. Хин үгийг надад хэлээд байгаа гэдэг нь чухал байна гэж хүлээж авах. Тийм учраас иш үзүүлэг биеийнхээ хүртэл ингэж ярьдаг энэ зүйл. Тэгтээ энэ бусд нь шүү гэж хэлж байгаа. Ер нь
бусны шүүх гэж хэлж байгаа тэр зүйл нь юу гэхээр ариун сүнс дотор ариун сүнсээр дүүрэн ариун сүнснээр хөдлөгдөж байгаа хүмүүс бие дотор Бурхны үгийн дотор цэвэр ариунаар шүүх тэр эрхэнд байгаа. Тэгээс биш энэ нь юу гэхээр гэрийн дотор байгаа. Бидний асуудлуудын дунд байж бид нар бие биенээ шүүхэл Иесус эзэн сохорчноо гасарчвал хоёул унах болно нүхэнд. Тэгэхээр сохор байж би бусдад гацарчлах боломж байна. Эзэн Иесусийн хэлсэн тэр сохор хүн гэж хэнийг хэлж ирсэн бэ гэхээр нүглийн дотор байдаг хүний тухай хэлж байгаа. Нөгөө нүгэлтэй байгаагаа хамахгүй байгаа хүнийг сохор гэж хэлдэг байгаа байхгүй. Нүгэлтэй байгаагаа нэмшгүй байгаа хүнийг сохор гэж хэлдэг байгаа. Харин тэр асуудал байж тээ гэдгийг хэлээд байгаа чинь түүнийг хүлээж авч чадахгүй, харж чадахгүй байгаа хүнийг л сохор гэж хэлдэг. Тэр сохор хүн бусдад туслах гэж оролдох юм болж байгаа байхгүй. Нөгөө сохор байгаа нэгэндээ туслах гэж оролдох юм хоёулаа нүдэнд унаа гэж. Тийм учраас энэ эзний өмнө алхах замыг гэрэлтүүлдэг гэхээр Библийн үг гэж хэлсэн байна. Дуулал номон дээр эзний үг өөрөө хүмүүсийн хөлдөх гэрэлүү гэж хэлсэн байна. Эзэн өөрөө гэрлэх. Тэр сохор байгаа бүх хүмүүсийг гэрэлтүүлж чаддаг нэг нь бол эзэн байна. Тиймээс ахын дуусан. Өнөөдөр яг энэ цаг үчид бид нар ээлжлэн бие биенийгээ хуваалцах тухай ярьж. Тэгээд бид нар бие биенийгээ ярьж байгаа үгийг дар шүүхтэй цэвэр ариунаар шүүх тухай ярьж. Монголыг эндээс хэрэгтэн хэн нэгэнд ичнэл ирсэн бол эхнийх нь чимээгүй болоод дараах нь ярих ёстой гэж хэлж. Уцалдаж ирж ярих ёстой гэж хэлээгүй. Мэдээж эхнийх нь эзний үгийг ярьж илаа. Гэтэл эзэн дээр эзэн хэн нэгэнд ичтийн тухай яг эзэн өөрийнхөө илчлэлийг төр хүнд өгөх тэр хүн яах ёстой вэ гэхлээр эзэн бас надад нэг зүйлийг сая хуваалцж байна. Би энэ цагт хуваалцж болох уу? Гэвэл дараах нь байж би дуусаагүй. Яг хатгая. Эзэн зүйл дотор бид нар харин нөгөө хүнд үнэхээр эзнээс үг ирж байгаа бол тэр хүн яг л үс. Тэр нэг зүйл байна. Яг эзний үгийг хуваалцаад байна уу? Эсвэл зүгээр зүрх сэтгэл дотор байгаа бодоо хуваалцаад байна. Гэдэг энэ зүйлийг бид нар харж. Яг л бид нар сүнснүүд ариун сүнс бидний амьдралд дүүрэн байдаг учраас аливаа хийж байгаа зүйлүүдийг бид харах боломжтой юм уу? Тиймээс Коринтчуудад Паулыг хэлсэн зүйл бүгд босгон байгуулахын тулд орших ёстой маа гэдгийг хэлдэг. Аливаа зүйл босгон байгуулахын тулд орших ёстой. Тийм учраас залбирлын мөргөлч бай, эсийн бүлэгчийн мөргөлч бай, хүндэтгэлийн мөргөлч бай. Аливаа мөргөлийн цагт бүгдээрээ босгон байгуулахын тулд байж байгаа юм. Би таныг нэг зүйлээ уншаа. Үнэхээр 33 дугаар ишлэгийг хамтдаа хараад 33 дугаар ишлэгийг хамтдаа хараад уншъя. Таны хоёрын гурван учир нь бурхан бол Самуэлийн бус. Харин амар амгалангийн бурхан мó. Амен. 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 Бурхан бол Самуэлийн бус. Харин амар амгалангийн бурхан мó. Яг энэ хэсгээр хэлж байгаа. Тэр Самуэлд байгаа нь Бурханаас болоод байгаа юм шиг. Замбраг болоод байгаа нь Бурханаас болоод байгаа зүйл биш. Бурхан бол Самуэлийн бурхан биш. Харин бурхан амар тайвны бурхан байна. Эзэн бурхан яг бидний дунд үнэхээр байгаа бол амар тайван оршин. Харин нэг л амар тайван бус болоод нэг л ингээд тавгүй болоод сэтгэл ингээд болж ивэл та нэг л юм мэдэх ёстой. Бурхан надтай хамт байгаа. Юу үгүй юу? Би яг бурханыг надтай хамт гоо байх тийм үйлдэлийг би өөрөөсөө гаргаж байгаа юм шийдтэй гэдгийг та хаалгаа. Тийм учраас аханд үсэн. Өдөрөө эзэн бурхан бол эмх зэгцтэй байдаг. Тэр эзэн шүү гэдгийг үргэлж санацгаая. Хоёр зүйл нь хуваалц зүйл нь 34 дугаар ишлэл дээрээс. Тэгэхээр 34 дугаар ишлэлийг явуулахдаа 33-ын ариун хүмүүсийн гэдэг тэр зүйлээс эхлээд уншина гэсэн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил чуулганууд нь эмгтээчүүдэд чимээгүй байв. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийг хэлдэг шиг тэд заргидаг байг. Заргидж байв. Хоёрдугаар хэсгээр заграгддаг байх нь чухал. Эзэн ялангуяа өөрийн чуулганд бол засаглалыг өгсөн баг. Бурханы чуулган бол Бурханы засаглалтай. Чуулганы засаглал бол Бурханы засаглалтай. Аль эсвэл Монгол улсын засаг гэж байгаа шүү дээ. Монгол улсын засаг. Тэр газарт байгаа тэр засаг. Тэр эндээс газар засаглал. Энэ улсад тогтоосон засаглал гэж байгаа. Тэгэхээр аливаа улс бүрд орчин байдаг засаглал гэж юм байдаг. Бас энэ засаглал нь юу вэ гэхээр
Байгууллагууд бас засаглал гэж байна. Байгууллагууд бас оршин байх та. Тэдэрт байгууллага яаж явах хэвтэй засаглал байна. Эрх мэдлийн удирдлагын эрх мэдэл. Тэгээд хин яаж юм гэдэг тэнд хин ажиллах хэвтэй, хин гол үүргийг үүсгэх хэвтэй. Бүх юмуд. Ийм учраас аливаа зүйлүүд тэр засаглал гэдэг нь оршин байдаг. Тэгвэл энэ бүгдийн дунд нэг юм байна. Эрх мэдэл буюу захирагдах гэдэг юм байна. Тийм учраас өнөөдөр чуулган нэг зүйлийг Бурханы өмнө зарилдаг байх ёстой. Бас Бурханы тогтоосон тэр эрх мэдэл болон тогтоосон тэр бүх зүйлд зарилдаг байх ёстой. Монгол Библийн нийгэмлэг гэдэг ном байдаг. Нартай хуучнаар бол нартай Библи. Тэр нартай Библийн огтулган дээр яг энэ хэсгийг юу гэж хэлсэн бэ гэхээр Коринт 14-ийн 33-ээс 34 дээр ингэж хэлсэн байна. Учир ертөнцийн эзэн бол хүнийг бодлоо самруулд оруулдаг бус харин амар тайвныг авчирдаг. ертөнцийн эзэн мөө. ертөнцийн эзэн хүмүүсийг цуглаад хуралдаж байх үед эмгтээчүүд хурал дээр өөр юм яриад байх хэрэггүй. Бусад бүлгүүдийн жаншлыг дагаад тэд чимээгүй байцгаах нь зөв. Дэмий ярихыг хязгаарласан хоргийг тэд дагахтаа дуулууртай байх ёстой. ертөнцийн эзний сургаалт хүртэл ийм үг байдаг билээ гэж бичсэн байна. Нартай Библиэл дээр. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр ер нь бол дэмий юм яриад л ойгоо зогсон. Ер нь бол тухайн үйл явцтай холбоогүй юмыг ярьж байгаа бол зогсон. Тэгээд түүнийг зогсоохыг бол ерөөсөө чуулган дотор, цугларал дотор зөвшөөрөх ёстой. Тэгэнгүүтээ эерэг юу гэсэн үг гэхээр зогсоохот нь харин дагах ёстой маа гэж хэлж байгаа. Тэгээд түүнийг дагах нь бол энэ нь болохоор Бурханы үгэн дээр хүртэл үнэхээр байдаг шүү гэдэг зүйлийн тухай одоо загтар бичсэн. Тийм учраас өнөөдөр хамтдаа нэг зүйлийг эзний өмнө цугларахтаа дэрийн хоосон үгийг ярихыг өөртөө бүү зөвшөөр. Дэрийн хоосон үг. Дэрийн хоосон үг гэж яг юу вэ гэдгийг хүн бүр өөрсдөө мэдж байгаа. Агүй юмыг ярихдаа хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Би энэ гэсэн яриад болоо. Өөр ярихгүй. Тэгээд бас хэдий хизээ хэдий би юу ярьж явах хэрэгтэй. Бүх зүйл нь утга учиртай байх хэрэгтэй. Эми байж бол. Тийм учраас хамт үсмэ. Паулийн яг Коринт номдэр энд хэлсэн зүйл нь үнэхээр тэднийг одоо 35-аас 34-өөс 35 чимээгүй байх тухай хэлсэн шалтгаан нь юу гэхээр тэдний чимээгүй байх шалтгаан нь тэд дэмий юм ярьж исэн учраас чимээгүй байх хэрэгтэй маа гэж хэлсэн байна. Хандусмэ. Бид эзний үгийг хуваалцдаг хүмүүс байцгаая. Амен. Тэгээд бас эзний миний амьдралд хийсэн бичлэгийг хуваалцдаг хүн байцгаая. Амен. Эзэн миний амьдрал дээр түүний хийсэн сайн зүйл зөндөө олон байгаа байхгүй. Түүнийг ярихад хангалттай их байхгүй. Тэгээд бүгд нэг юм зүйлийг аваасаа гэж үздэг. Таны ярьж байгаа зүйл. Үнэхээр Бурханы үгийн дагуу дуулууртай сэтгэлээр хуваалцдаг байгаасаа гэж хэлмээр. Бурханы үгийн дагуу тэр дагуу бүгд дуулууртай сэтгэлээр. Харин энэ мэдээж үгийг таны амьдрал дээр хийж болж байгаа гэрчлүүдийн тухай сонсоод өөр хинэгний амьдрал дээр ийм болохгүй байгаа бол тэр хүн жоохон эвгүй л дээ. Тэр нэгний амьдрал дээр болоод байгаа зүйл дахин сонсоод байх тусам дахин сонсоод байх тусам нэг хүүхдүүдтэй хүмүүс маань жоохон аргашаанаас уугаад зүгээр юм тий. Аргашаанаас уугаад. Тэгэхээр хамтдаа энэ зүйлээс яг эзний үг болон энэ эзний үг сургаал нь биднийг одоо эзэн дотор барьж байгуулахын тулд оршин байдаг. Because тэр маань ямар нэгэн байдлаар зүгээр хоосон шал дэмий зүйл байхын тулд оршихгүй гэсэн. Тэгээ хандсан үгэн захирагцгаа. Тэгээд бизнес тогтоож байгаа тухайн цаг энэ эсийн бүлгийг хариуцсан үнэхээр эзний энэ хүнийг энэ бүлгийг хариуцаарай гэсэн бол тэр их мэдл захирагцгаа. Тэгээд чуулганы эзний бас чуулган тогтоосон эрх мэдэл захирагцгаа. Аливаа зүйл захирагдахын хэмжээ хязгаар бүгд оршин байсаар байна. Эзэн гурван нэг зүйлийг Паул илч сануулахыг хүссэн зүйл нь 36-аас 40 дугаар ишлэл. Гэхдээ 37 дугаар ишлэл илүү их анхаармаа. Өдөр 37 дугаар ишлэл хамтаа чангаар уншия. Тиймээс хэн нэг нь
өөрийгөө шийдвэрлэх гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь эзний тушаал гэдгийг мэдэж аваа. Тэгэхээр өнөөдөр энэ цагт эзний үгээр тэгээд түүний тушаалын дагуу чуулган оршин байдаг. Бид нар хамтдаа харах юм бол энэ хатан дээр би өөрийн чуулганаа бий болгоно гэж эзэн тунхагласан бас эзэн тушаалыг болгосон. Тэгээд тэр цагаас илүүгээр чуулган бий болсон. Чуулган өнөөдрийг хүртэл 2000 жил өнгөрсөн байсан ч чуулган одоо ч оршин байсаар. Тэгээд чуулган дотор чуулганы бурхны тогтоосон засаглал буюу хин хингийн хязгаар гэж үргэлж оршин байв. Тэндээс нэгдүгээр зүйлийг үргэлж эзнээс яг бурхны чуулган гэж юу юм бэ? Бурхан чуулганы гол зорилго нь юу юм бэ? Чуулган байдгийн шалтгаан нь юу юм бэ? Илүү их мэддэг. Тэгээд түүнийг хүлээж авдаг хүн байгаасаа гэж та бүдийг урамшуулна. Тиймээс Коринт чуулган бардам чуулган байсан гэдгийг бүгдээрээ Намрын анхны номлол сонсохоос өмнө бид сонсч байсан. Коринт чуулганд эмгч журамгүй замбраагүй чуулган байсан гэдгийг бид энэ Коринт ном эхлээс өмнө сонссон. Коринт чуулганд Бурхны үгийг Бурхны өгсөн бэлгүүдийг ашигладаг мөртлөө түүнд тэднэрт яг энэ бэлгийг ашиглахдаа ямар ч хайргүйгээр үлддэг ийм хүмүүс байсан гэдэг нь бид нар хараад. Коринт чуулган бас орон нутгийнхаа нөхцөл байдлаас болоод тэр завгаар гэдэг зүйлд үргэлж маш ихээр хатдаг хүмүүс их байсан. Тийм учраас аавынхаа эхнэртэй хойд ээжтэйгээ асуудалд орсон хүүгийн тухай ярьсан. Тийм ийм мэтлэн Коринт чуулган зөндөө олон асуудлууд байсан. Эзний цоог нь эзэн өөрөө энэ цоогийн тухай үнэхээр намайг дуусгахдаа та нэг энэ үнийг цуглах бүрдээх үйл дээрээ гэж эзэн хэлсэн. Зарим чуулганууд 7 хоног болгон эзний цоогийг барьдаг. Зарим чуулганууд сар болгон эзний цоогийг барьдаг. Зарим чуулганууд өдөр бүр эзний цоогийг барьдаг. Зарим чуулганууд 6 сар тутамд эзний чуулганы цоогийг барьж. Харин зарим чуулган жилд нэг удаага эзний цоог. Эзний цоогийг барьдаг гол шалтгаан нь эзнийг дурсан санаж түүний хийсэн бүх зүйлийг бид хамтдаа дурсахдаа тэгээд нэгэн бие Христийн тусаар аврагдсан. Тэгээд Христийн бие бидний төлөө урагдсан гэдгийг хамтдаа дурсдаг. Энэ дурсан санааг чигээрээ тэгээд гисэн энэ зүйлийг шашин болгоцсон. Шашны зан үйл болгоцсон чуулган бол Коринт чуулган. Ерөөсөө яг шашин шиг авч үздэг. Тийм учраас Коринт чуулганд юу илүү чухал вэ гэхээр эзний үг илүү чухал. Тэр чуулганд эзний тушаал илүү чухал. Тийм учраас эзний үгээр эзний тушаалаар энэ чуулган барьж байгуулагдах нь чухал байсан. Тэгэхээр 37 дугаар ишлэлдээ тушаалыг мэдэж аваарай. Эзний тушаалд юу байдгийг бэ? Энд хамтдаа харах бүр эзний тушаал биднийг зөвхөн бурханд руу дандаа чиглүүлж идэх. Тиймээс ахын дүүс нь хүн эзний үгээс буюу эзний тушаалаас зурдаг хүмүүс байгаасаа гэж урамшуулмаар байна. 2 Коринт номын 17 дугаар ишлэлдээ Паул өөрийнхөө эцгийн үйлчлэл өөрийнхөө үйлчлэлийг хамгаалж нэгэн цагт дээр нэгэн хэсгийг бичсэн. Тэр нь 10 дугаар бүлэг дээр гардаг. 2 Коринт номын 10 дугаар бүлэг дээр 7 дугаар ишлэлээр ийм юм бичсэн. Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө Христийн мөн гэдэгтээ итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийн мөн гэдгийг бид ч бас мөн. Тийм учраас Коринт чуулганд болохоор нэгэн өмнө гарч ирсэн асуудал тэдэрт юу вэ гэхээр бас л тэмцлүүд гэж гарч ирж. Тэгээд тэр тэмцэл нь юу вэ гэхээр бид Христийн тэгэл бас л Христийн гэсэн ийм нэг асуудал. Тэгээд нөгөөдөлд харин өөр асуудлууд гарч иж байгаа. Тэгээд Паул илч өмнө айгүй хатуу загтлагдсан. Гэхдээ 2 дугаар Коринт ном дээрээс болохоор арай урамшуулах үүднээс загтлыг бичсэн байна. Тийм учраас Паулын 1-р Коринт загтал бол зэмлж байгаа буюу тэднийг загнаж байгаа, тэднийг сахилжуулахыг зорж байгаа ийм загтал. Тиймээс ахын бүсэн яг энэ цаг мөчид 2 Коринт номын 11-ийн 7 дугаар ишлэлээр өөрийгөө Христ гэж хэлж байгаа бол эхлээд өөрийгөө Христийн үнэхээр Христийн хүү гэдгээ шалгах. Бид ч гэсэн Христийн шүү дээ гэж хэлж байна. Тэгээд бид нар Христийн Христ гэж хэлж болох юм. Тийм би үнэхээр Христийн дотор байна уу гэдгийг шалгадаг байсан. Амин. Та Христийн дотор байна. Та Христийн дотор байгаа үгээр үнэлж шалгаач гэж би таныг бодлоо. Тэгээд бүх зүйл эцний Бурхны мэддэг
Тэгээд түүний дулаал дуулууртай байх л тэр дуулууртай байдлын дотор орших болно. Тэгээд бурхныг улам илүү таньж мэдсэхийг эзний тушаалыг улам илүү хөндлөлтөй алцгаая гэсэн. Тэгээд 4-р ишлэл дээрээс хэлсэн үг гэвч бүхэн зохистой эм шууртай байгаа гэж. Тэгээд бүхэн эм зохистой байх ёстой, бүхэн эм зоригтой байх ёстой. Тийм учраас аливаа хөлтөнд мөрөлж гисэн зохистой эмх журамтай байх хэрэгтэй. Тэгээ зохистой эмх журам хаанаас эхлэх вэ? Бүгдээрээ зохистой эмх журам хаанаас эхлэх вэ? Өдөр мөрөлийн зохистой эмх журам. Бид яг энэ самчид өмөр дор үрнэ бод. Хамгийн чухал тэр зохистой бас эмх журамтай байх зүйл. Үнэхээр бурхан бидний энэ донд оршин байгаа гэдгийг мэдрэх тэр нэг үйл явц. Өнөөдөр аханд үсэн бид хамтдаа эзнийг хүндлэхээр ирж байгаа гэсэн тэр сэтгэл би зөвхөн л эзэнд алархаар ирж байгаа, би эзнийг магтахаар ирж байгаа, эзний үгийг сонсохоор ирж байгаа гэсэн тэр зүрх сэтгэл. Тэгээ мөрөлийн цаг хизээ хэлдэг вэ гэж нэг удаа номлол дээрээс би унсдаг. Тэгээ нэг эзэнд хайртай хүн бол юу гэж хэлсэн мэхлээ? Өдөр мөрөлийн цаг та бүтэн сая өдөр сэрэг тэр цагаас л эхэлдэг юм аа. Тэгэхээр хүндлэн мөрөлийн цаг та бүтэн сая өдөр тэр өдөр сэрэг цагаас эхлүүлээ. Энэ өдөр бол эзний өмнө хүндлэх мөргөх тийм цаг. Тэгэхээс яг энд нэг 11:30-д ирээд гэж болж байгаа цаг биш. Тэгвэл эзний хүндлэн мөрөлийн цаг юм бол бид эзэнд хамгийн ихний үнэхээр эзний өмнө би ямар дутагдaltaй зүйлийг гаргаж байгаа гэдгээ ирээд нэг харцгаа. Юу би дутагдaltaй хийж байгаа. Түүнийг би хүндлэхээр хийж байгаа юм шүү дээ. Тиймээс аханд үсэн. Таныг урамшуулмаар байгаа зүйл нь эзний улам илүү таньж мэдээд эзний дулшаар дуулууртай байгаад эзэнтэй хамт уучлахад ийм хүмүүс байгаасаа гэж таныг дахин өрөм байна. Амин. Бүгд босон байгаа хэрэгцээ. Бүгд нь босон байгаа. Тэр нэг нь энэ ямар нэгэн байдлаар буруу мэдэж яндаг биш. Тэгээд бас бурхны засаглалд, буруу чуулганы засаглалд харагддаг байц. Тэгээд эзний үгээр түүний тушаалаа үнэхээр оршин байдаг тийм чуулган байхыг бүгдээрээ эзний өмнө мөрөөдцгөө. Халелуя. Эзэн таны лүг оршин бай. Тэгээд таны тушаал бидний эргэн тойронд байна. Настай юм залбирцгаая. Эзэн залбиртаа та эзэн өнөөдөр миний зөрчилдгийг миний бүх зүйлийг та шалгаач. Тэгээд намайг хөдөлгөж өгөөч гэж хамтдаа эзэн залбирцгаая. Халелуя. Иесус эзэн. Бүгд эзэн чуулганы одоо байгаа нөхцөл байдал ямар ч зохисгүй юм шиг. Тэгээд чуулганы одоо байгаа нөхцөл ямар ч эмгт журмгүй замбраагүй байна. Тэгээд зүйл тань дотор одоо мэдрэгцээр байгаа бол би таны нэг зүйл тийм. Яг үүнийг харахгүй байгаа хүмүүс та гимшээч гэж хэлмээр. Эзний өмнө чуулганы нөхцөлийг хараад ямар ч зохистой зүйл хаалга. Тэгээд бас яг тийм эзэн хэлбэрийг ингээд мэддэг үе шиг боловч ямар ч эзний өмнө зохисгүй мэтээр амьдарч байгаа. Тийм хүмүүсийн талаар анзаарч байгаа, ажиллаж байгаа юм. Тэр хүмүүс гимшээч. Тэгээд чуулган бас ямар ч эмх журамгүй байгаа. Тийм байдал таны нүгэж анзаарч байгаа. Таас нэг юм шиг.
Тэгээд нэгэн биеийн нэг хэсэг эзэн минь би сул дорой байгаа эрхтнүүдээ хүлээн авч чадахгүй, ойлгож чадахгүй байгаа бол эзэн намайг уучлаж өгөөч. Тэгээд би яг энэ зүйлүүдийг хэмжиж байна гэсэн сэтгэлээр эзэн минь үгүй тань гимшиг зүйл байхгүй байж магадгүй. Гэхдээ та яг энэ зүйлийг мэдэрч байгаа би мэдрэхгүй байгаа хүмүүсийн хүмүүс гимшиж яа гэж хэлээ. Бусдын хадал. Бус хайртай хүмүүсийн хүмүүс. Та эзэн залбирцгаая. Эцэг та намайг өөрчилж өгөөч. Эцэг та намайг шинэ бүтээл болгож, та намайг шинэ зүйлсийг үнэхээр авах хэмжээний өгсөйг баярлалаа. Эцэг минь би таны өмнө залбирч байна. Сайн үнэхээр зүрхтэлтэй бодож байсан тэр бодлоод тэр харж байсан тэр устхан дүүсэн үнэхээр хийгээ хүмүүс таны өмнө хэмшиж байна. Эцэг минь бас бидний итгэж өгөөч. Тэгээд бидний нэг итгэлийг байсан нэг бурхан нэг эзэнтэй бидний нэг гэдгийг уламжлал мэдүүлж өгөөч. Эцэг минь бидний харахгүй байгаа зүйл бидний одоо үлдэж байгаа үйлдэлүүд бидний танаас хотож байгаа тэр нөхцөл байдлууд эцэг минь бүхий зүйлс өнөөдөр яг цаамж содороо бидний зүрхийг бүртгэж эцэг содороо бидний үнэхээр эцэг дотор өндөртэй байдлуудыг үүсгэж тэр учраас эцэг минь танаас бид залбирч та хаанусыг мосож өгч танаас төрж байгаа хүмүүсийг аюулж та бидний зөвхөн хэлж эцэг минь та бидний оюун бодол та зөв бидний амьдралын хэсэг бүтээл та өөрийгөө мэдүүлж эцэг минь бид хамтдаа залбирч өнөөдөр эцэг минь шүтэн таны хайртай хүү тогтолцсон таны хайртай хүмүүр таны үгээр уушуулж байж байгаа гэж тэнхэрч тэгээд эзэн таны самаар орших гэж байна. Тэгээд эзэн таны үг таны тушаа хүмүүрийг
хөрөх болтугай. Бурхны тогтоосон чуулганы засаглал хүн бүр цагаагдаж хүн бүр зөвхөн Христийг хүлээх болтугай. Тэгээд зөвхөн нэг хүн эсвэл хэсэгхэн хүмүүс байж байгуулах гэж босдог биш. Бүгд байж байгуулах гэж бүгд урамшуулдаг биш. Бүгд тайхдаг байх юм гэж байна. Амен. Халелуя. Амен. Есүс та бидний урамшиж. Амен. Есүсийн нэрээр. Амен. Амен. Бүгд Есүс нэрээр тэгээд би таныг эгэнцэн бичиг 아니면 저번에 전에 기획했어요. 같이 지금 오셨나? 아니면 저번에 그 전에 기획부터 여기도 못하고, 예, 저한 사티 후, 수도한 사티 후 뒤에요. 그때 저한 사람부터 못하고 같이 기획이 기획했을 때부터 나왔었어요. 우리 한국에 인생 중 기획 저번에 хүүхдийн кемп гэсэн юм. Жолны кемптэй холбоотой үйлчлэг багш нар, үйлчлэг хүмүүс. Тэгээд ихтэй санхүү. Энэ хүүхдүүд бол хаасаагүй эцсийн бүргүүжрээ. Цаахан байхгүй байж очил бүргүүжрээ тэ. Хүүхдийн хараа тэнцвэрсэл. Зөндөл хөдөлгөл баг. Энэ хүмүүс цаадаг хүн босч ирсэн. 되게 어떻게 또 몰랐어 저랬어요. 다 앞에 있으면 좀 그렇죠. 이제 매천 zulunde tanıyoruz. Ta 매천 zulunde kuri kapanıyoruz. Ta 매천 zulunde kuri zayıfçığa zayıfçı böyle kusit kurte harç teknikten gurur başkası. Zayıfın her bir bozucu. Onun namına ta mıdır muktu değil diyor. Mümkün değil. Mümkün değil. Тэр бас геймтэй холбоотой тэр бүх хэрэгтэй зүйлсийг бас геймийг өдөртөх хүмүүсийг амийн үйл хөдлөлтөд босч өгч байна. Эцэг эцэг маань таны нэрээр ирж таны замаар алхаж хүүхэд наснаас эзний хайрлан даасан ижил хүмүүс босч болтугай. Эцэг Иесусээ тэгээд үнхээр эцэг өчигдөр та яг амийн үйлчлэгний ахад дус би бүгдийн зөвлөлийг нийтгэж нэг болгон хүлээн авч байна. Тэгээд ариун бомбот таны өмнө зөвлөгөө хийгээд таны өмнө авч байна. Тэр ариун очлог таны таамжгүй таны сэтгэл нийцсэн байх байж өгч байна. Эцэг тиймээс бид тань таамжтай гэдэг үсэг нийцсэн тэгээд таны өмнө үнхээр зөв бөгөөд ариун байх. Нэг хөдөлж өгч. Бүх зүйлийг танд хүүхдийн мөрөл тэгээд таны нэрээр өрөөсөн гайхалтай өөрийн цаг болсон
баярлалаа Есүсээ. Өнөөдрийн зэрэг өнөөдрийн таны ямар үргэлж сонссон үгийц. Яг эцэг бас өнөөдөр яг цаамж танд өргөлөөж өргөж байгаа хүмүүс өргөл. Яг эцэг өнөөдөр бас яг цаамж. Тэг хүнтэй өргөлөөх сүнсээр үнэнээр өргөсөн. Хүнний яг юу ч юм уу. Ахус. Тэгээд эцэг яг цаамж. Өөрөөр хэлбэл таны ариун дуулыг аваад хийх зүйл ариун дуулаа зөвлөж байгаа хийхний эцний бүрийн дээр. Тэгээд хийсэн монголчууд Монголын мод хийс таны нэрвшиг урмаа таны ариун сүнс таны нөхөрлөл болон хатыг байх. Энэ наагийн дош мөн өмнөх билгүүртэй хамт байх болтугай. Амен. Halleluja.